За энэ гурвын Курай нара юм уу? Гурай нара гэдэг дүрмийг өнөөдөр хэдүүлээ үзнэ. За энэ ямар утгатай дүрм юм бэ гэвэл одоо жишээ нь та утсаа эвдэлчихлээ тий. За 12 iPhone 12-тэй байж байгаа утсаа эвтлээд одоо засуулах гэсэн чинь 2 саяар засна гэд байна. Тэрэнд одоо энийг ашиглан заяа. Одоо шинэ ингэж ашиглан гэсэн үг. За энэ засуулахад 2 саяыг үржихээ харин шинээр авсан дээр юм шүү гэсэн ийм үед ашиглана гэд ойлгочих. За. Тэгэхээр шууд Япон юуг нь харъя. Японоор тайлбарсныг нь харъя. За. Йори би но хууга ii. Агаас илүү би зүгээрээ гэж юм те. За. Сквал ава зиттай ни ия. Бэ ва чотто ия. Соре нара би сору хууга ii гэдэг маань болохоор аан бол өстой үгүй. Би нэг тийм туртай биш. Гэхдээ үгүй л дээ. Гэхдээ туртай биш. Гэхдээ ер нь энэ А, Б хоёрыг сонгвол би нарай дээр юм уу та гэсэн ийм утгатай. Жишээ нь би уцаа 2 саяар засуулахад бүр өстой би засуулахгүй. Ия гэдэг маань бүр ингээд дургу үгүй гэсэн үг. Би ва чот ия гэдэг нь болохоор би нь бол яав байж болох юм. Яг шинээр утас авсан нарай дээр юм уу да. Одоо сая 800-900 мянгаар тий. AB2 саяар утсаа янзлуулах уу, сая 800-аар утсаа авах уу гэдгийг алийг сонгох юм. Би л арай дээр юм байна гэсэн ийм утгаар ашиглана гэсэн үг. За хэдүүлээ монголоор орчуулах юм бол хэрвээ ийм одоо үнэтэй ч юм уу те ийм том зүйл зэргийн зүйл хийх юм бол үүний оронд өөр зүйлийг сонгосон дээрээ гэсэн утгатай хана штэ. За. Тэгвэл сэцүцүгү буюу катачиг нь харъя. За харъя. Доши жишокей буюу үйл үгийн тол бичгийн хэлбэр. Сүрүү, ямуу, номуу, хүрүү гэд тол бичгийн хэлбэр дээр нэмэх нь шууд курай нара юм уу? Гурай нара болно гэсэн үг. Шууд залгана гэсэн үг. За, курай нара болон гурай нара хоёр бол яг адилхан. Яг адилхан. Ямар ч чанарын ялгаа байхгүй, утгын ялгаа байхгүй яг адилхан шүү заяа. За, тэгвэл одоо рэбүн буюу жишээ хөлбөр хэдүүлээ харъя. За, яг түрүүний миний эхлэхэд хэлсэн жишээг энд дурдсан байна. Шүүрийн 5万円 払うくらいなら修理に5万円払うくらいなら新しいのを買った方がいいです。гэж байгаа байхгүй юу? За энийг хэдүүлээ орчуулах юм бол орчуулахаас өмнө эхлээд энэ юуг нь харъя. Дүрм нь хаана яаж орсон байна харъя. Харау буюу төлөх гэсэн үг те. Тол бичгийн хэлбэр жишээ харау гэдэг. Яг тол бичиг дээр харау гэдгээр л одоо орчуулагдсан ба гэсэн төлөх гэдэг. За харау төлөх. Курай нара гэдэг маань дүрм нь орж ирж байна. За эхнээс нь явах юм бол шүүрийн 5万円. Шүүри гэдэг маань болохоор ямар нэг юмыг засуулахыг хэлж байгаа. Ямар нэг эвдэрсэн юмыг засуулахыг хэлж байгаа байхгүй. Тэгээд шүүрийн 5万円 буюу засуулахад шүүрийн гэдэг утгатай тийм. 5万円 буюу 1000 yen гэдэг маань манай монгол шиг төгрөг одоо тэмдэгт те тэмдгийг хэлж байгаа. Ман гэдэг маань болохоор 4 тэгийг хэлж байгаа. Тэгэхээр 5-ын ардаас 1 2 3 4 тэг орно гэдэг маань энэ манай монголоор хэлэх юм бол 50,000 yen гэсэн үг. За 50,000-ыг 25-аар үржүүлэх юм бол 2 сая 500 мянга. Гүйлээ. Гүш. За би шүү. 50,000-ыг үржих нь 25 үржүүлэх юм бол сая 250,000. Сая 250,000 төгрөгийг хэлж байгаа юм л да. 5万円 гэж те. За дахиад уншия. Шүүрийн 5万円 払うくらいならзасуулахад 50,000 yen үрэх юм бол те атараши но ката хууга ii дэс буюу атараши гэдэг нь шин гэсэн үг те. Шин атараши но
Атарашино гэд но гэдэг болохоор шинийг гэж олж байгаа. Атараши гэдэг нь болохоор шинэ гэсэн үг. Но залгаад о залгачаараа шинийг нь тий шинийг но о гэдэг нь нэг гэсэн утгатай. Нэг но гэдэг маань нэг гэсэн үг. Ямар нэг юм зааж байгаа. Моно ямар нэг юм зүйлийг зааж байгаа. Атараши но шинийг шин зүйлийг ката хууга ийдэс буюу авсан дээрээ худалдаж авсан дээрээ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж засуулж ийснаас ядаж л шинээр авснараа дээр юм байна да. Тэ юм үнтэйгээр засуулж ийснээс гэсэн утгатай тий. За хоёр дахь ребүнийг харъя. Сейкаку га варуи каножо то кеккон сүрү курайнара буюу за хэдүүлээ энэ кеккон сүрү курайнара гэж сүрү гэдэг маань болохоор юу лээ? Хийх гэсэн үг шүү дээ тий. Кеккон сүрү буюу гэрлэх гэсэн үг. Яа хүнтэй гэрлэх гэсэн үг. Тэгэхээр кеккон сүрү курайнара гэж сүрү гэдэг маань нөгөө нэг чишокей манд болж байна. За кеккон сүрү курайнара докушин но хога iiです. Маш iiです. гэж. За эхнээс нь ярьчуулъя. Сейкаку га варуи. Сейкаку гэдэг маань болохоор ааш заныг хэлж байгаа. Ааш зан. Ваташи но сейкаку ва миний ааш бол те ааш заныг хэлж байгаа байхгүй. Ааш зан нь варуи гэдэг маань болохоор ааш муутай болчихж байгаа юм л да тий. Ааш муутай варуи гэдэг маань болохоор муухай гэсэн үг шүү дээ. Муу гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сейкаку га варуи буюу ааш муутай каножо то охинтой каножо охин то тэгэхээр тоочин тийм шүү дээ тий. Охинтой кеккон сүрү курайнара буюу гэрлэхийн оронд докушин но хууга маш iiですбуюу ганц би докушин гэдэг маань болохоор ганц би гэсэн үг. Ганц би но хууга ганц би байсан нь хамаагүй дээрээ маш iiですбуюу хамаагүй дээрээ гэсэн утгатай болж байгаа гэсэн үг. За энэс өөр тайлбарлаж хэлэх юм гайгүй бах тий. За цаашаа явъя. Аш гэдэг. Инака ни тенкин сүрү курайнара кайша о ямета хууга iiです. Буюу за тенкин сүрү курайнара гэж орж ирж байна тий энэ дөрөв нь. За тенкин сүрү гэдэг маань болохоор томилогдох гэсэн үг. Томилогдох. Сүрүү гэдэг маань ямар нэг юм одоо хийх гэсэн үг. Тенкин гэдэг маань томилох гэсэн үг баггүй. Тэгэхээр хоёр тенкин дээр нэмэх нь сүрүү болохоор нэр үг дээр нэмэх нь сүрүү болохоор энэ маань үйлэг болчихж байгаа. Томилогдох гэсэн үг. За тэгвэл бүрхнээс нь харах юм бол инака гэдэг маань болохоор хөдөө. Инака хөдөө. Инаканы одоо хөдөөд тий. Инаканы тенкин сүрү курайнара буюу хөдөө томилогдохын оронд хөдөө томилогдсноос кайшао ямета хууга ii des буюу ажлаасаа гарсан дээрээ гэсэн утгатай болно гэсэн үг. За кайша гэдэг маань энэ компани гэсэн үг. Кайша гэдэг компани гэсэн үг нь бол гэхдээ хүмүүс айгүй кайша гэж бас ажиллаа ярьдаг байхгүй юу? Ажиллаа ярьдаг. Тэгэхээр кайша о ямета буюу байлгах гэсэн үг те. За кайша о ямета хууга ii des буюу ажилласаа гарсан дээрээ. За Яко ишони цукао котоба гэж тийм үү. За Яко ишони цукао котоба гэдэг юу вэ? Энэ маань болохоор энэ дүрмтэй айгу хамт хэрэглэгддэг үгнүүд ихэвчлэн хамт хэрэглэгддэг үгнүүд гэсэн үг. За номер 1-ийг харах юм бол нани курайнара но хууга ii des гэдэг энэ хоёр дээр айгу гарч ирсэн те. Энэ гурван ребүн буюу жишээ өгүүлбэрийн эхний хоёрт нь гарч ирсэн хууга ii des. Хууга гуравт нь бас гарч ирсэн байна. Хууга ii des. Тэгэхээр тэгжээснээс ер нь тэгсэн дээр юм шүү дээ. Тэгсэн арай дээрээ гэсэн утгатай хууга des. Хууга маши да. Энэ ч гэсэн яг адилхан. Ер нь байсан дээрээ тэгсэн дээрээ гэсэн маши да гэдэг. За насай буюу одоо жишээ нь курайн ер нь тэгснээс тэгэрээ тэгсэн тэг гэж насай гэдэг маань болохоор ер нь бол
тэгж зааварснаар хэлнэ гэсэн үг. Одоо хэдлүүлээ сүүлийн рейбун дээр харах юм бол инаканы тенкин сүрү курайнара кашо яминасай гэхээр одоо жишээ нь охин эхнэр нь нөхөртөө хэлж болно шүү дээ. Одоо ингээ хөдөө томилогдохын оронд явсны оронд ажилласаа гар гэж ингэж тушаасан хэлбэрээр бас одоо хүнд ингэж хэлж болох нэ энэ дүрмийг. За. Ус